2025 оны 11-р сарын 23 ням гарагийн өглөө бүгд найрамдах Хятад ард улсын Шианотын нэгэн орон сууцны 4-р давхарт хаалганы онх дуугарлаа. Нойрмог байсан 22 настай Винвэн хаалганы цаанаас хэн болохыг асуухад нэгэн залуу хүргэлт байна гэж хариулжээ. Винвэн юу ч сэжиглэлгүй хаалгаа нээсэн байна. Гэвч хаалганы цаана хүргэлтийн ажилтан биш. 6 сарын өмнө салсан хуучин найз залуу чанан зогсож байлаа. Хэдхэн цагийн дараа Винвэний үеэл гэрт нь ирэхэд хаалга дотроосоо түгжээтэй байв. Тэр цагдаа дуудана гэж хэлсний дараа л хаалга нээгдсэн байна. Харин үүдэнд Винвэн биш, гартаа цусны толботой чан зогсож байлаа. Тэр өглөө энэ байранд чухам юу болсон юм бол? Сайн байцгаана уу, Dark Crime сувгийнхаа шинэ дугаараар та бүхэнтэй уулзаж байна. Өнөөдөр хайр нэрийн дор эхэлсэн хэд хяналт атаархал мөрдлөг эцтэй нэгэн залуу эмэгтэйн амийг хэрхэн авч утсан тухай үргийг хүргэх болно. Энэ бол 22 настай Винвэний хэрэг. Винвэн 2003 онд төрсөн бөгөөд Шианотын санхүү эдийн засгийн их сургуулийг шинэхэн төгссөн залуу бүсгүй байлаа. Тэр сурлагаараа тэргүүлж шилдэг оюутны шагналыг олон удаа хүртсэн төдийгүй хөгжим, тоглоом, уран бичлэг, зураг зэрэг олон зүйлд авьяастай нэгэн байв. Түүнийг таньдаг хүмүүс Винвэнийг үзэсгэлэнтэй сэргэлэн бусдад ээлдэг, ирээдүйн зоригтой охин байсан гэж дурсдаг. Их сургуулаа төгсөөд тэр Шианотын нэгэн банкнд ажилд оржээ. Ажлаад 6 сарч болоогүй байсан ч нийтэд зангийнхаа ачаар хамт олон удирдлагуудаа аль хэдийн үнэлэгдсэн байлаа. Түүний өмнө гэрэл гээгээтэй ирээдүй хүлээж байсан юм. Гэвч Винвэний амьдралд томоохон гарц аль хэдийн тохиолдсон байв. 2023 онд түүний аав өвчтний улмаас нас баржээ. Аав нь их сургуулийн багш байсан бөгөөд тэдний гэр бүл амьдралын боломж сайтай элэг бүтэн айл байлаа. Гэвч аавыг нь нас барснаас хойш гэрт нь Винвэн болон түүний ээж хоёр л үлдсэн байна. 2024 оны ихээр сургуулаа төгсгөж байсан Винвэн ээжтэй ахлах сургуулийнхаа ангийн хүүхэд Чантай үерхэж эхэлснээ хэлжээ. Чан тухайн үед Гуандун мужийн нэгэн их сургуульд сурдаг байсан учраас тэд холын зайнаас үерхдэг байв. Охиныхоо ирээдүйд санаа зовсон ээж нь эхлээд сургуулаа төгсөж доктортой ажилдаа болсныхаа дараа үерхэлдэн анхаарахыг зөвлөжээ. Харин Винвэн аав нас барчихсан болохоор биднийг хамгаалж чадах хүнтэй хурдан учрах юмсан гэж боддог болсон хэмээн хэлсэн байна. Чан 1.85 см өндөр, бие сайтай залуу байв. Тиймээс Винвэн түүнийг өөрийг нь болон ээжийг нь хамгаалж чадах найдвартай хүн гэж итгэжээ. Гэвч өөрийг нь хамгаална гэж сонгосон тэр хүн хожим амьдралынх нь хамгийн том аюул болсон юм. Чан болон Винвэн ахлах сургуульдаа нэг ангид сурч байжээ. Гэвч Винвэн нэг улирлын дараа өөр сургуульд шилжсэн тул тэр үедээ төдийлөн дотн байгаагүй байна. Тэд 2024 онд болсон ангийн уулзлаар дахин тааралджээ. Өндөр нуруутай, хар хүрээтэй нүдний шил зүүсэн Чан өмнөхөөсөө их өөрчлөгдсөн байв. Тэд уулзалтын үеэр бие бидэд хатагтаж холбоо барих мэдээлэлээ солилцсон WeChat-аар байн харилцаж эхэлжээ. Уудалгүй тэд албан ёсоор үерхдэг болсон байна. Гэвч үерхэд хэдхэн сар өнгөрөхөд Винвэн нэг л зүйл буруу байгааг анзаарч эхэлжээ. Чан түүнээс өдөрт 6-8 удаа видео дуудлага хийхийг шаарддаг байв. Зүгээр л царайг нь хараад зогсохгүй Винвэний хажууд өөр эрэгтэй хүн байгаа эсхийг шалгахын тулд камера, эргэн тойрноо харуулахыг шаарддаг байжээ. Хамт гадуур явах үедээ ч Винвэнийг бусдын дуудлагыг авах, гар утсаа шалгахыг хориглодог байв. Нэг удаа тэд Бээжин хотод аялж байх үед Винвэн Чаны танил эрэгтэйтэй чатлсан байна. Үүнийг мэдсэн Чан маш их уурлаж томоохон хэрүүл үүсгэжээ. Энэ бүхнийг Чан хайртай учраас харамлаж байна гэж Винвэн эхэндээ бодсон байж болох юм. Гэвч 2025 оны 1-р сард илүү ноцтой зүйл илэрчээ. Тэр өдөр Винвэн ээжтэйгээ хамт ресторанд оройн хоол идэх гэж байтал Чан ямар ч хэл үггүйгээр гинэт хурж ирсэн байгаа юм. Түүнийг яаж байршлыг мэдсэн гайхсан Винвэн уцаа шалгаж үзээд Чан нууцаар байршил тогтоох програм суулгасныг олж мэджээ. Энэ бол энгийн нэг зүйл биш байлаа. Хинтээ уулзах, хаашаа явах, хизээ уцаа авахыг нь хянаж байршлыг нь нууцаар мөрдөж байсан хүчирхийллийн шинжтэй харилцаа хэдийнэ ихснийг харуулж байв. Ээж нь охиндоо Чанаас салахыг олон удаа зөвлөсөн. Гэвч аавыгаа алдаад удаагүй сэтгэл зөөлөн Винвэн шууд шийдвэр гаргаж чаддаггүй байлаа. Түүнээс гадна Чан тухайн үед магистрийн эсэлтийн
шалгалтандаа бэлдэж байсан тул маш их дарамттай байгаа гэж тайлбарлажээ. Винвэн шалгалт дуусах хүртэл хүлээж түүнд дахин нэг боломж өгөхөөр шийдсэн байна. Харин 2025 оны төгсөлтийн үеэр тэдний харилцааг бүрэн өөрчилсөн зүйл тохиолджээ. Винвэн чадварынхаа ачаар хэд хэдэн банкнаас ажлын санал авч эцэст нь хүссэн банкныхаа шалгаруултанд тэнцсэн байна. Харин гэр бүлийнхнийх нь хувьд энэ бол бахархал, баярлах ёстой мэдээ байлаа. Харин Чан магистрийн шалгалтандаа унаж ажилгүй цаашдын төлөвлөгөөг үлджээ. Винвэнийг ажил тэнцсэн тухай мэдээг авахад Чан хажууд нь байсан гэдэг. Гэвч тэр найз бүсгүйдээ баяр хүргээгүй. Харин уурлаж чи зүгээр л хөөрхөн болохоор тэнцсэн гэдгээ хүлээн зөвшөөр. Тэгэхгүй бол чамд бусдаас онцгой юу байгаа юм бэ гэж хашгирчээ. Чан хайртай хүнийхээ амжилтаар бахархсангүй. Харин Винвэнийг өөрөөс нь илүү амжилтанд хүрснийг доромжлол мэд хүлээж авсан байна. Энэ тухай сонссон ээж нь охиндоо чанаас заавал салах хэрэгтэй гэж хатуу хэлжээ. Ингээд 2025 оны 4-р сард Винвэн харилцаагаа дуусгахаар шийдэж Чанд салж байгаагаа мэдгдсэн байна. Тэр найзуудтайгаа архи хууж ганцаараа аялаж сэтгэл зүйн зөвлөгөө хүртэл авчээ. Гэвч Винвэнийг буцааж авах бодлосоо салаагүй байна. Ажилгүй, орлогогүй байсан атлаа интернетээс 6000 гаруй юанийн зээл авч салсан хүний эргүүлэн татах аргыг заадаг сургалтанд хүртэл бүртгүүлжээ. Салснаас нь хойш 1 сарын дараа Чан Винвэн рүү 1 сар өнгөрчгөөд байхад би яагаад ийм их гунигтай хിവэрэ байгаа юм бол өдөр бүр чамааг бодоод галзуурах гэж байна. Чи одоо яаж амьдарч байгаа нь хамаагүй. Ядаж намайг ямар их шаналж байгааг мэдээсэй гэж хүсэж байна гэж бичжээ. Винвэн тэр үед хариу өгөөгүй. Гэвч Чан мессеж илгээсээр байсан тул эцэст нь Винвэн би одоо маш сайн байгаа. Цаашдаач аз жаргалтай амьдрна. Намайг одоо зовоохоо болооч ээ. Дахиж над руу мессеж бичих юм уу? Найзуудыг минь заавал би чамааг шууд блоклох болно. Бидний харилцаа дахин бүтэх боломжгүй гэж харвилжээ. Энэ нь тэдний хоорондын хамгийн сүүлчийн яриа болсон байна. Винвэн Чаны бүх дугаар болон цахим хайгийг хааж устгажээ. Гэвч Чан өөр хүний дугаар ашиглан заалгаж танилуудаар нь дамжуулан холбоо тогтоохыг оролцоор байлаа. Заримдаа тэр би Винвэнтэй хамт байж чадахгүй бол амиа орлоно. Яагаад Винвэн надаас илүү сайхан амьдрах ёстой юм бэ гэх мэтээр сүрдүүлдэг байжээ. Салснаас хойш 6 сарын турш Винвэн байнгын дуудлага, мессеж, дарамтнаас болж шүүнж тайван унтж чадгаа болсон байна. 2025 оны 11-р сард байдал улам ноцтой болжээ. 11-р сарын 12-наас эхлэн Чан Винвэнийг биечлэн мөрдөж эхэлсэн. Тэр Винвэний байрны ойролцоо нуугдан зогсож ээж охин хоёр хэдэн цагт гэрээсээ гарч хизээ буцаж ирдэг, хинт хэднийд ирдэг, орой гэрэл нь асаж байгаа хэсэг, хөшгөө хаасан эсхийг хүртэл утасныхаа тэмдэглэлд нэг бүрчлэн бичиж байв. Тэр бүр тэдний өдөр тутмын хөдөлгөөнийг гэрэл зургаар баримтжуулжээ. Хэрэг гарахын өмнөх өдөр буюу 11-р сарын 22-нд Винвэн ээжтэйгээ метроны буудлын ойролцоо явж байхдаа Чантай тааралцсан байна. Малгайгаа доош дарж өмссөн Чаны төрх Винвэнд маш аимшигтай санагджээ. Тэр даруй найз руугаа залгаж энэ огт санамсаргүй таарсан явдал биш. Тэр намайг мөрдөж байгаа юм шиг санагдлаа гэж хэлсэн байна. Гэртээ ирсний дараа ээж нь аюулгүй байдлаа дахин шалгахыг хүсжээ. Харин Винвэн Чам байрных нь яг хэдэн тоотыг мэдэхгүй гэж бодож байлаа. Харамсалтай нь тэр андуурсан байв. 10 гаруй хоногийн турш мөрдөсний эцэст Чан тэдний байр, давхар, хаалгыг нь хүртэл олж мэдсэн байлаа. 11-р сарын 22-ны шөнийн 1 цагийн үед Чан түрээсийн байрнаасаа 32 инчийн том чиндам мөн олон хадаас зоосон улаан хүрэн өнгийн 2 модон бороохоо бэлтгэжээ. Тэр эдгээр зүйлээ авч Винвэний байрны ойролцоо очсон ч ээж охин хоёр хамт гарсан тул төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадаагүй байна. Тиймээс маргааш өглөө дахин иржээ. 11-р сарын 23-ны өглөөний 8 цагийн үед Чан машинаар орон сууцны гадаа ирэв. Машиных нь тээшинд том чиндам, урд суудал дээр хадаастай модон бороохоо байлаа. Тэр бүр дуран авчирч байрны доороос ээж охин хоёрын хөдөлгөөнийг ажиглажээ. Ээж нь ажилдаа явахыг харсныхаа дараа Чан чиндам болон зэвсгээ авч 4-р давхарт гарсан байна. Тэр хаалгыг тогшоод хүргэлт байна гэж хэлжээ. Гэртээ ганцаараа байсан Винвэн юу ч сэжиглэлгүй хаалгаа нээсэн. Шүүхийн үеэр танилцуулсан мөрдөн шалгах ажиллагааны дүгнэлтээр
Чан гэрт ормогцоо юу ч хэлэлгүй Вэньвэний нүүр болон толгой руу цохиж унагжээ. Дээрээс нь хадаас зоосон модон бороохоогоо гаргаж толгой руу дахин зогсон байна. Вэньвэн ухаан алдмагц Чан түүнийг авчирсан чиндаамдаа хийх оролджээ. Гэвч энэ үеэр Вэньвэн ухаан орж амьд үлдэхийн тулд бүх хүчээрээ эсэргүүцсэн байна. Вэньвэн метр 60 см орчим өндөртэй байсан бол Чан метр 85 өндөр, бие томтой байжээ. Биеийн хүчний асар их зөрүүтэй байсан учраас Вэньвэн түүнийг дийлж чадсангүй. Чан хожим мэдүүлэг өгөхдөө Вэньвэнийг амьд үлдэхийн тулд маш хүчтэй тэмцэн гэж хэлсэн байна. Вэньвэн зодуулж байхдаа 2 удаа амийг минь авраач гэж гуйжээ. Уучлаарай миний буруу. Тэр бүр амьд гарахын тулд бид эргээд нийлж болно шүү дээ гэж хэлсэн гэдэг. Гэвч Чан түүний гуйлтыг сонсоогүй байна. Тэр Вэньвэний цээж рүү зохиж хугарсан модон бороохоог хүзүүн дээр нь тавиад дээрээс нь өвдөглөж бүх чингээрээ даржээ. Задлан шинжилгээгээр Вэньвэний хүзүүнд нь гаднаас хүчтэй даралт үйлчилсэний улмаас механик амьсгал богдож нас барсан тогтоогдсон байна. Дөнгөж сургуулаа төгсөж хүссэн ажилдаа орсон. Амьдралынхаа хамгийн сайхан үеийг эхлүүлэх гэж байсан 22 настай бүсгүн амьдрал ийхүү төгсжээ. Чан хүн амны хэрэг үйлснийхаа дараа шууд цухтаагүй байна. Тэр шалны алчуур авчирч хэргийн газрын цусыг арчиж эхэлжээ. Дараа нь Вэньвэний 2 гар утсыг авч халаасандаа исэн байна. Яг энэ үед ээж нь охиндоогоо холбогдож чадахгүй байлаа. Ээж охин хоёр бие биетэйгээ 2 цагаас удаан холбоо тасрахгүй байхаар тохиролцсон байсан бөгөөд тэр өглөө Вэньвэн уцаа огт авахгүй байсан нь ээжд нь маш муу совин төрүүлжээ. Тиймээс ойрхон амьдардаг үеэл Жоо руу залгаж гэрт нь очиж шалгаж өгөхийг хүссэн байна. Жоо түлхүүр авч 4-р давхарт гарчээ. Тэр түлхүүрээ хийж хаалгыг онгойлохыг оролцсон ч хаалгыг дотроос нь тугдсан байв. Жоо хаалганы цаана хэн нэгэн байгааг мэдээд хаалгаа нээхгүй бол цагдаа дуудан шүү гэж хэлжээ. Хэсэг чимээгүй байсны дараа хаалга нэгдэв. Үүдэнд Вэньвэн биш Чан зогсож байлаа. Чан Вэньвэн банк руугаа ажилдаа явсан гэж хэлжээ. Гэвч тэр өдөр нэм гараг байсан бөгөөд Вэньвэн ажиллах хувааргүй байв. Үеэл нь дахин асуухад Чан үгээ өөрчилж ээжигээ хайхаар гарсан гэж хэлв. Чоуг гэрт оруулахгүй үүдийг хаа зогссон ч үеэл нь тотгош хурдхан харж амжсан байна. Харин Вэньвэн харагдсангүй. Гэрээс цусны үнэр үнэртэж Чаны гарт цусны тал байгааг анзаарчээ. Жоо маш их айсан ч сэжиг ахуулахгүй чимээгүйхэн эргэж доош бусан. Доод давхарт хүрмэгцээ цагдаа дуудан гэр бүлийн бусад хүмүүст мэдэгджээ. Энэ хооронд Чан Вэньвэний биеийг 4-р давхрын хонгил руу чирж гарган түүнийг гэртээ байгаагүй мэт харагдуулахыг оролдсон байна. Гэвч энэ нь бодсноос илүү хэцүү их чимээтэй байсан тул буцаад гэрт оруулжээ. Дараа нь аллагын зэвсэг цус болсон өмд Вэньвэний утсыг үүргэвчэндээ хийж доош буу. Хэдхэн минутын дараа Чан үүргэвч үүрсээр яаран гарч иржээ. Доод давхарт хүлээж байсан үеэл Жоо түүнийг явуулахыг хүссэнгүй. Тэр зориг гарган Чаныг зогсоож үүргэвчнээс нь татсан байна. Цүнхнээс зарим эд зүйл унсан ч Чан тэдгээрийг орхин ойролцоо тавьсан машин руугаа гүйжээ. Тэр машины асаан цугтаж замдаа 2 удаа бусдын машиныг мөргсөн ч зогсолгүй явсан байна. Чан хотын захад амьдардаг өвөө эмээгийнхэн гэрлөө цугтжээ. Гэвч тэр оройны 8 цаг 15 минутын орчимд цагдаа нар түүнийг баривчилсан. Хураан авсан үүргэвчнээс хадаас зоосон цус болсон модон бороохой, цусны талбтай өмд болон Вэньвэний гар утас олджээ. Цагдаа нар хэргийн газраас Вэньвэний нэг утсыг олсон боловч нөгөө утас нь олдоогүй байна. Чан үлдсэн утсыг гол руу хайсан гэж мэдүүлсэн бөгөөд өнөөдөр их хүртэл олоогүй гэж мэдээлэгдсэн байдаг. 2026 оны 7 дугаар сарын 13-ны өглөөний 10 цаг 30 минутад Шиан хотын дунд ардын шүүхэд уг хэргийн шүүх хурал эхэлжээ. Хурал 7 цаг орчим үргэлжилсэн байна. Вэньвэний ээж гэр бүлийнхнийхээ тусламжтайгаар охиныхоо зургийг цээжиндээ тэрвэрсээр шүүхийн тархинд орж иржээ. Тэр охиноо алдснаас хойш 230 хоногийн турш өдөр бүр уйлсан гэж хэлсэн байна. Унтуулах эмийнхэн жорыг хүртэл нэмсэн ч шүн унтаж чадахгүй хэвээр байжээ. Шүүхийн тархинд Вэньвэний ажлын хамт олон болон Чаны хуучин ангийнхан найзууд зэрэг олон хүмүүс сууж байв. Тэдний зарим нь дөнгөж амьдралын гараагаа эхлүүлж, зарим нь магистрийн сургалтанд элсээд байлаа.
Винвэн мөн тэдний адил ирээдүрүү тэмүүлэн амьдрах ёстой байсан юм. Чан саарал цамц хар өмд хар хүрээтэй нүдний шилтэйгээр шүүгчийн судалд суужээ. Тэр асуултуудад ээлдгээр тайван хариулж байсан ч хийсэн хэрэгтэй чин сэтгэлээсээ гимшиж байгаа шинж харагдаагүй гэж шүүх хуралд оролцогчид ярьсан байна. Чан шүүх дээр өмнөх мэдүүлгээсээ буцаж санаатай хүн амины хэрэг үйлдэггүй гэж маргажээ. Түүний өмгөөлөгчид ууг үйлдэлийг санаатай аллах бусдын биед санаатай гэмтрэл учруулсны улмаас амнаас хохирсон хэрэг гэж үзхийг хүссэн байна. Тэр өөрийн төлөвлөгөөгөө гинэн төлөвлөгөө гэж нэрлээд Винвэнийг ухаан алдуулж Чиндамандхийн тосгон руугаа авч явах бодолтой байсан гэжээ. Тэнд очсныхоо дараа чи өмнө нь надад хайртай байсан мөртлөө яагаад одоо намайг дайсан мэт үздэг болсон юм бэ гэж асуухыг хүссэн гэж тайлбарласан байна. Мөн хэрэг гарахаас 2 хоногийн өмнө буюу Хятадын TikTok-оос Винвэнийг өөр залуутай хамт байгаа бичлэг үзээд уурсан гэж мэдүүлжээ. Тэр 10 гаруй хоног Винвэнийг мөрдсөн. Би түүнийг мартаж чадаагүй, зүгээр л хэрхэн амьдарч байгааг нь харахыг хүссэн гэж тайлбарласан байна. Чан гэрээс гарахдаа Винвэний цээж хөдөлж байсан тул амьд гэж бодсон гэж хүртэл мэдүүлжээ. Гэвч прокурор түүний тайлбарыг нцаав. Чан Винвэний өдөр тутмын хөдөлгөөнийг маш нарийн тэмдэглэж гэрэл зургаар баримтжуулсан нь зүгээр нэг санаж явсны илрэл биш гэж үзжээ. Харин түүний амьдралын хэм маягийг судалж ганцаараа байх боломжийг зориудаар хайж байсны нотлохоо гэж тайлбарласан байна. Мөн 32 инчийн битүү Чиндаманд ухаангүй хүнд гэмтсэн хүнийг хийж 30 гаруй километрийн зайд зөөвөрлөхөд амьд үлдэх боломж маш бага гэдгийг онцолжээ. Хадаас зоосон модон бороохой болон том Чиндам нь хуучин найз бүсгүйтэйгээ ярилцахын тулд бэлтгэх зүйл биш байлаа. Прокурор мөн гар утасны хайлтын түүхийг мөн нотлох баримтаар танилцуулжээ. Тэр хэрэг үйлдгээс өмнө олон нийтийн сүлжээнээс хүнийг хэрхэн ухаан алдуулах тухай хайж байсан тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл энэ бол генет уурснаас болсон санамсаргүй хэрэг биш бай. Тэр Винвэнийг удаан хугацаанд мөрдөж хөдөлгөөнийг нь судалж зэвсэг болон Чиндам бэлтгэн ээжийг нь гэрээс гарахыг хүлээсний дараа хүргэлтийн ажилтан болж үжиглэн гэрт нь нэвтэрсэн. Винвэний ээж шүүхэд гаргасан иргэний нэхэмжлээсээ бүрэн татгалзжээ. Тэр алдагдсан гар утас болон бусад хохирлын төлбөрийг оролцуулан нэгж төгрөгийн нөхөн төлбөр авахыг хүсээгүй байна. Ээжд нь ганцхан шаардлага байлаа. Чанд хамгийн хүнд ял онох. Чаны гэр бүл байраа зарж хамаатан саднаасаа мөнгө зээлэн нөхөн төлбөр төлж хохирогчийн талдаа тохиролцохыг оролцсон гэх мэдээлэл бий. Гэвч Винвэний ээж би хизээч уучлахгүй гэж хэлжээ. Тэр хэрэг гарснаас хойш Чан болон түүний гэр бүлийнхэн биечлэн нэг ч удаа уучлах гуйгаагүй зөвхөн өмгөөлөгчөөрөө дамжуулан өршөөл хүссэн гэж ярьсан байна. Винвэний ээж хэвлэлд өгсөн ярилцлагатаа охиноо алдсан өдөр миний амьдрал бас дууссан. Би одоо зөвхөн охиныхоо төлөө шудраг ос тогтоолохын тулд амьдарч байна гэжээ. Прокурор Чаныг өөрөө сайн дураар очиж хэрэгээ хүлээгээгүй. Харин зүгтэж байгаад баривчлагдсан гэдгийг онцолсон байна. Хэдийгээр тэр өмнө нь ял шийтгэлгүй хэрэг нь хувийн харилцааны маргаанаас үүдэлтэй байсан ч урдчилсан бэлтгэсэн төлөвлөгөө, харгас арга, учруулсан нөхөж баршгүй хохирлыг нь харгалзан санаатай хүн амины хэрэгт буруутгаж цаазаар авах ял оноохыг хүсжээ. Тухайн өдрийн 18 цагийн үед шүүх хурал завсарлаж шийдвэрийг дараа зарлахаар болсон байна. Тимээс энэ их сурвалж бэлтгэдэг үеийн байдлаар Чанд ямар ял оноох нь эцэслэн шийдэгдээгүй байжээ. Хайр гэдэг хүнийг эзэмших хэрэг биш. Өдөрт хэдэн удаа хаана байгааг нь шалгах, утсанд нь байршил тогтоогч нууцаар суулгах, найз нөхдөөс нь тусгаарлах, цаасны дараа өөр дугаараас холбоо барих, гэрийнх нь гадна хүлээж мөрдөх зэрэг нь хайртайгийн илрэл биш. Эдгээр нь аюулын тохио юм. Винвэн Чаны хит хяналтыг эрт анзаарч түүнээс салж чадсан. Тэр холбоо барих бүх сувгийг нь хааж цаашдын амьдралаа шинээр эхлүүлэхийг хүссэн. Гэвч Чан түүний шийдвэрийг хүндэлсэнгүй. Чи надтай хамт байхгүй бол өөр хинтээч аз жаргалтай амьдарч болохгүй гэх гажуудсан бодол нь эцдээ гим зэмгүй нэгэн залуу эмэгтэйн амийг авч одсон юм. Хэрв хэн нэгэн таныг байнга хянаж, утсыг нь шалгаж, байршлыг нь нууцаар мөрдөж, цаасны дараа сүрдүүлж, эсвэл гэрийн тань ойролцоо эргэлдэж эхэлбэл үүнийг энгийн атаархал гэж үл тоож болохгүй. Баримтуудаа хадгалж, гэр бүл болон итгэдэг хүмүүстэй хэлж, шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагаас тусламж авах хэрэгтэй. Тэгвэл та бүхэн Чанд ямар ял оноох ёстой гэж бодож байна.
Тэр үнэхээр Винвенийг алах санаагүй байсан уу? Эсвэл олон хоногийн мөрдлөг, зэвсэг, чиндаан болон урьдчилан хийсэн хайлтууд нь санаатайгаар төлөвлөсөн гэмт хэрэг гэдгийг хангалттай нотолж байна уу? Санал бодлоо сэтгэл хэсэг заавал хуваалцаарай. Өнөөдрийн Dark Crime-ийн түүхийг үзсэн та бүхэнд баярлалаа. Бичлэг таалагдсан бол лайк дарж цугтаа бүртгүүлэхээ мартаоцай. Дараагийн эргээр дахин уулзъя.